Өнөөдөр би та нартай Херсон охины өдрийн тэмдэглэл болон Ники охины талаар сэтгэгдлээ хуваалцуулна. Тэгээ Херсон охин анх сургуультай орж явахдаа ээж нь гоё бэлэг бэлтэн охин өөрөө замна гэж боддог байсан. Тэгтэл ээж нь өдрийн тэмдэглэл бичээд өгөөд тэгээд өдрийнхөө тэмдэглэл дээр ингээд бичээд ингээд эхэлсэн байгаа. Тэр хамгийн сайн нэг хоёр найзтай басаа. Тэр хоёр найзын нэрийг Chloe Zoe 2 гэдэг. Тэр бас нэг хөвгөнд дурсан. Тэрийн нэрийг Brandon гэдэг. Муухай штэ нэг ангийнхан хүүхэд байдаг. Тэрийг Mackenzie гэдэг. Тэр загварлаг, амар нүрээ бутдаг, хумсаа ингээд буддаг. Аав нь шавж устгалын компанид ажилладаг. Тэгээ аавынх нь машин дээр нь шавж устгалын амар том Johnny юу байдаг? Хорхой байдаг. Тэр хорхоогоос нь охин ичээж өрдөөс ааваараа сургууль руугаа хөргүүлж үзээгүй. Нэг өдөр тэр ингээд сургуулийнхаа цайны газар дээр очиод тэгээ цайны газараас хол аваа явж итэл Mackenzie тэрийг унгацсан. Тэгээ хоолтой ингээд холиод ингээд муухай болгоод тэгээд ичвэртэр байдалд оруулсан. Тэрнээсээ охин Mackenzie-тэй муухай харьцдаг болсон. Тэгээ Brandon-тэй ярилцахыг хүсдэг. Тэгээ найзуудтайгаа тэр талаар дандаа ярилцдаг. Тэгээд тэр бас ном унших дуртай охин. Тэгээд номын санд хоёр найзтайгаа хамт ажилд ордог. Тэгээ Mackenzie балетанд явдаг. Тэгээд Niki ч бас балетанд явахыг хүсээ балетанд явтал. Балетан дээрээ бүжгэлж чаддаггүй. 0-д ороод тэгээд азгүй явдал тохиолдохоор дандаа хашгирч өрөлдөг. Тэгээд бас тэр сэтгэлдээ дандаа үйлчлэгчийн өрөөнд орж хоёр найзтайгаа хуваалцдаг. Хамгийн сайн хоёр найз нь болсон тэр. Одоо ингээд нэг ч өдрийг үлдээлгүй бүх талаараа орой ирээ сургууль дээр болсон азгүйтэл сургууль дээр болсон хайрдуулаад өдрийнхөө тэмдэглэлээр нэг үрчлэн яадаг. Тэгээд зураг зурдаг. Зурган дээр нь болохоор ийм одоо энэ ингээд Mackenzie-гийн хоёр найз. Тэгээд энэ Mackenzie-тэй үнэхээр муухай харьцдаг. Тэгээд бас Mackenzie нь өөрөө загварлаг охин. Тэгээд загварын хувцсны дэлгүүр хоёулаа хамт ордог. Mackenzie-тэй Niki. Тэгээд Niki-гийн юу л ортол Mackenzie-ний гой хувцс олж аваад загварлаг. Тэрийн өмсөл өстэй гой харагдчихсан. Тэгээд Niki өмсөг араад ихтэл юм томцсон, гулжинсан тийм хувцс өмсдөг. Ер нь Niki дандаа юм эрт үзэн, терпизэн өмд өмсдөг. Тэгээд жирийн энгийн цамц өмсдөг. Зарим үедээ юпг өмсдөг. Номынхоо санг цэвэрлэхээр явдаг. Тэгээд цэвэрлж байхдаа хог шороонд дарагдаад муухай болохыг Mackenzie харж шоолж инээдэг. Тэрнээс ч тэр Mackenzie-тэй бүрч муухай харьцаар болсон. Хамгийн азгүй нь тэр нөгөө нэг Mackenzie-ийг хажуудлахын шүүгэн дайрладаг. Өөрийнх нь шүүгэн. Тэгээд Mackenzie дандаа нөгөө нэг уруулаа бодож байгааг хараад тэрний чихүүц хөрдөг. Тэр дандаа нөгөө нэг юуныхаа хажууд Mackenzie-гийн хажууд өдрийнхөө тэмдэглэлийг хөтэлдэг. Яагаад гэвэл тэрний шүүгэн яг Mackenzie-гийн хажууд байдаг болохоор тэгээд дандаа хоёр найзтайгаа хамтдаа байдаг. Тэгээд инээдтэй хогийн хошин зүйлүүдийг дандаа хамтдаа хийдэг. Тэгээ шинэ жилийг ч ихсэн хамтдаа тэмдэглэдэг байсан. Тэгээд тэд нар нэг орой нэг мах шархаар гэр бүлтэйгээ нэг байшингийнхаа артатаад очтлаа. Аав нь нэг юу шорлог ширдэг байхгүй юу. Маха шарчаад тоол ичээл цагтаа ирээд тэгээд энчээ гал гаач ийнө гэж асуудал. Үгүй бид нар энчээ байдал зүгээр агаа бид нар мах шарж байгаамаа гэд тэрнээс хойш тэгээд тэд нар баруун мах шархаа болсон. Тэгээд нэг өдөр амтны эдийг хоолчлохгүйгээд Brandon, Mackenzie хоёр амтны хүрээлэн рүү явдаг. Тэгээд тэр хоёр амтнууд үзэж амттай танилцаж амтныг ингээд одоо ингээд судалж явдаг. Тэр хоёр ер нь ингээд судлаач юм уу хамтдаа дандаа ингээд юмаа хийдэг. Тэгтэл Mackenzie Brandon сайн. Тэгээд Brandon өөрөө нөгөө нэг юу камераар зураг дарах дуртай. Тэгээд тэр хоёр нэг өдөр хамт явж зургийн юулоо орж ятал Mackenzie-тэй тараа. Тэгээд тэр гурав хамтдаа явж Mackenzie болохоор хажууд нь Brandon-ыг ингээл шахаал ингээл юулоо энийг явъя тийшээ явъя гэж тэгж шахдаг байсан. Тэгтэл Niki-гийн дургуун нэг хөрдөг байсан. Тэгээд дургуун хүрээд тэд нар тэгэл жоохон харьцаа нэгэ бүрч муу болж байгаа. Тэгээд тэр зүүдэндээ ингээд Brandon-тай одоо ингээд гэрэлжийн гис зүүдэлдэг. Тэгээд хүүхдүүдтэй болоод уртаа талд нь ингээд аав ээжүүд нь байдаг. Тэгс зүүдэлдэг. Тэгээд нэг өдөр ээжтэйгээ орой хичээлээсээ тараад ээжтэйгээ хамт юу л ордог. Кино театр орж
нөгөө нэг кино үзээд тэг чи дүүн сахилга гуйтаад кино үзүүлээгүй тэгээ буцаж гаргаж ирэхэл Брандон залгаад хоёлаа уулзсан гэд тэгээ тэр амар баярлаж ээжээ би явчаад ирийгээд тэгээд явсан. Дүүн ингээд гэр орноо буснуулсан юм муухай болгоцсон байдаг. Явчаад ирээ тэг аав нь ингээд охин авахаар ингээд шавж устгалынхаа машинтай ингээд яваад охин ичээд нэг уу толгоондоо өглөөд явдаг. Тэгсэн ангийнхаа хүмүүс гадаа нэг тараад тэр одоо хийм болоо их тэнэл тэрэ байна гэд гайхаж ингээд байнга харсан. Тэрнээс болоод тэр ингээд өрдөөс аавынхаа машинд бүрт харц суухаа болсон. Тэгээд нэг өдөр тэр хоёрыг гадуур зугаалахаар явтал дүүгийнхэн шээс нь хүрээд би сар нэг айл хажууд нь байгаад тэгээд тэр айл руу ороод би дүүгээ шээлгсэн гэж гуйсан. Тэгээд тэр их зөвшөөрөөд ороод Маккензи хамгийн минь буснуулаад би засныхаа дараа гэрийн буснуулаад орон дээр нь харайчгүйгээд тэгээд тэр гэрээсээ хөөхснийхаа дараа тэр хоёр гадуур гарч бүниглаад Брена илүү хойлоо гарын энэ ихч өөрчлөх нь гээ тэгээд тэгтэл тэр хоёр нэг хор нээруултیں۔ Хор нь одоо ингээд мэлхий өмс ч өмсээд мэлхийдээ хийсэн юм юу. Тэр гурав одоо ингээд найзуудтайгаа ингээд уулзахаар болоод тэгээд юу хийсэн талаараа хичээд найзуудтайгаа өдрийн тэмдэглэгээ шивээс хийжсэн найз дээрээ хамгийн анх найзууд дээрээ шивээс хийж турш үзсэн. Тэр шивээс хийхийг хүсдэг байсан. Тэрний дараа тэгээд шивээс хийдэг болсон. Шивээс хийдэг болсноос хойш зөндөө олон хүүхдүүд шивээс хийж тэгээ Брандон ч шивээс хийж өгсөн. Тэгээд тэр зургийн уралдаанд орохоор болоод тэгээд тэр зургуудаа ингээд гоё зурчаад бэлдээд гоё байж идэл аав нь нөгөө нэг яг зургийн өдөр болохоос 2 хоногийн өмнө автагаар машин суух байтал аав нь мартаад тэгээд зурган дээр нөгөө нэг зургийг нь машинаараа дайраад тэгээд мэдгүй яваад өгсөн. Тэгчээр Маккен хин Ники уурлаад уйлаад тэгчээр бороо орохоо болчуудаа гэж бодсон чи дээрээс нь Брандон шүртэйгээ зогсож идэв. Тэгээд тэрийг сургуулигаа аваа явахтал яг шүүгийн дээр нь Жон охин гээд нөгөө нэг Маккензи хараад нийтэн тэрийг мэдээд тэр уйлаад гомдоод тэгээд аав ээжтэр очиод би энэ сургуулиас гарна би энэ сургууль дээр зохицохгүй мэн гэдгийг мэдээд тэр сургуулиасаа гарахаар болоод яг тэр үед нь аав ээжийнх нь анхны нэг баяр байсан юм билээ. Тэр зургаа яатан гэсэн чи Брена ээж аваагаа дуудаад энэ ичийн зурсан зургаас хамаагүй дээр гоё зураг болсон гэд бүүдингийнхаа дээтэй талд палмастраар арилгүй палмастраар зураг зурсан байдаг. Нэг эвэртэй одоо мөр дээр ингээд цөмөөхөө дээр ингээд зочилж ирж байгаа гэд гэр бүлийнхнээгаа зурсан байдаг. Тэгээд нөгөө өдөр ангийнхаа уралдааны юм дээр очтол Маккензигийн зураг нь төрүүлээгүй амар олон 7 загвар өмсөгч зурцсан. Тэр төрүүлээгүй харин Маккензигийн харин Никигийн шивээс зурсан зургууд нь нэгдүгээр байранд орсон байдаг. Тэгээд дата талаас нь Клой Зой хоёр инээсэлээд би хоёр чиний бүх зурсан шивээсүүдийг чинь энэ дээр наад бэлдэж тавьсан байгаа. Энийг дарахад бас Брандон тусалсан гэд тэр дөрөв ингээд бүрт сайн найзууд болоод ингээд тэрний дараа Брандоны гарн дээр камер дарах зураг туртайгээд тийм шивээс хийж өгсөн. Найзууд дээрээ ч бас тийм гой шивээсүүд хийж өгсөн. Өөрийнхөө гарн дээр ялагч гэдэг шивээс хийж өгөөд баялаа тэр гурав зураг дараад тэгээд дуустдаг.